болоод өнгөрд юм ангил. Энэ сан хэрэгтэй мүү, хэрэггүй мүү, өөр ашиггүй баахан дүрм журм хуулиа зөрчижээ гэл ингээл яригдаад идэг зүйл л дээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд ч гэлээсэн энэ засгийн газараас байнгын хорооны тогтоол гарсан санагдаж байна би. Засгийн газрыг яг тодорхой энэ нөгөө бүтцээ ер нь ямар сангууд авч үлдэх вэ гэдэг энэ саналаа оруулж иргсэн юм шийдвэр гарсан боловч одоо хүртэл би хэрэгжээгүй гэж ойлгож байна. Лав надыг байх хугацаанд бол оруулж ирээгүй тийм ээ. Улаан сайд байсан. Засгийн газар бол хилцэж өгөөгүй юм билээ. Улаан сайд бол би оруулсан гэж ойлгосон. Тэгээ дараагийн сайд нар дээр бол энэ бүр тэгээд оруулаач алгуулсан юм билээ. Тэгээ энэ асуудлыг ер нь нэг байнгын хороо дахиад тэр тогтоолын хэрэгжилтийг бас нэг эргэж хараад юм уу? Энэ асуудлыг нэг зэгцлэх бол яг л ийм л юм яваад. Энд чинь нэг 3-4 хүн яамны хүрээнд байгаа сангуудын тухай яриад байгаа шүү дээ. Гэхдээ тэр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр яхта бусад сангуудын ерөөсөө үзээгүй юм шиг байна тийм үү? Зөвхөн тэр мэрэгжлийн сургалтын үйлдвэрийн сангуудыг л үзээ явуулсан юм уу да гэж би ойлголоо. Ер нь энэ нийт сангуудын хүрээг хамруулж агаад нэг шийдвэр гаргахгүй бол энэ ерөөсөө ялангуяа тэр нэг хууль бус зарцуулсан гэдэг асуудал бол тасралтгүй үргэлжлээд байгаа юм. Тэр одоо адаглаад тогтоол гарлаа гэхэд өмнөх тогтоолын хэрэгжилтийг нэхэх ёстой. Хоёрт бол энэ журмуудаа хуулийн дагуу болгох энэ асуудлаа шийдвэрлэх гэсэн энэ дээр байгаа зарим нэг ялангуяа төрийн аудитын хүчин мөхсдөд байгаа тийм зүйлүүдийг эдгээр болохоор бас нэг тийм улс төрийн одоо өнгө аяс орчихсон удирдлагын төвчний шийдвэрийг бол чадахгүй байгаа. Жишээлбэл төсвийн хуулийн дээр байж л байгаа шүү дээ. Энийг зөрчсөн бол халагдах хүнс болно энэ төргээл байж л байгаа юм. Гэхдээ тэр эдрийг бол эдгээр хэрэгжүүлж чаддгүй юм шиг байгаа юм. Зүгээр ингээл нэг зөвлөмж дүгнэлт өгсөн бол ингээ явждаг. Тэр байнгын хорооноос тогтоол гаргавал яасан юм бэ? Одоо тэгээ харин араас нь сайн нэхэхгүй бол өмнөх тогтоол бол хэрэгжихгүй. Тэр өмнөх тогтоол хэрэгжээгүйтэй холбогдлолтой бас засгийн газар тодорхой бас энэ асуудал тавих ёстой болов уу гэж ингэж бодож байна. Тэгээ энэ сангуудыг нэг цэгцлээд төрөний улаан сайдын гишүүний хэлснээр алийг авч үлдэхгүй, алийг авч үлдэхгүй байхыг гэдгээ нэг явахгүй бол зүгээр нэг төсвийн гадуур төрөний Хөрлөбаатар гишүүн хэлээд үндсэндээ гадаад томилч юм уу гачаа чиглэсэн юмнуудаа энэ хавьяасаа зарцуулдаг ч юм уу нэг тийм өөр чиглэлийн юмд бол нэлээд зарцуулдаг юм. Ялангуяа одоо тэр тариалангийн сан ман гэл ингээ хөдөө аж ахуйн зарим сангуудыг аваад үзэх юм бол наадах чинь хүчнэх асуудал зүг. Энэ удаагийн шалгалт бол харин зүгээр толгой хэлээд өнгөрсөн байна. Тэр өмнөх шалгалтын дээр бол маш сайн шалгасан шүү дээ. Ер нь нэлээ одоо бас төрийн өндөр албан тушаалтнуудын захиалгаар хийсэн томоохон тэр сангийн хөрөнгийг ашигласан юмнуудыг хүртэл хүндсэн байсан. Харин энэ дээр бол харьцангуй зүгээр нэг тийм нэг зөрчилгийн хэмжээний юмуд л орж ирсэн байна. Тэгэхээр энийг байнгын орооноос нэг тогтоол юм уу нэг шийдвэр гаргаад энэний мөрөөр бас нэг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаад хяналт тавиад явбал яасан юм бэ гэж бодож байна. За.